зөвхөн одоо Багнуур дүүрэг гэлтгөө улсын хэмжээнд ган төмөрлөг тэр дундаа барилгын арматур хийцлийг үйлдвэрлэх маань ингээд бэлэн болоо явж байна. Таны анх танилцчихсан батарей станц бол одоо хэвийн ажиллагаанд орцсон тогтчлтын жоох ажлууд хийгдээд үндсэндээ 100% улсын гамс төлөөлөж өгөхөр бол байна. Эрчим хүчинд бол шаардлагатай эрчим хүчээ бол нийлүүлээд бол ирсэн. За ийм ажлууд бол байна. Энэ жилийн хувьд бол Багнуур дүүрэг бас нэлээдгүй бүтээн байгуулалтын ажлууд бол хийсэн. Тэр дундаа бол иргэд рүү чиглэсэн ажлууд дээр илүү анхаарлаа. Энэ жилийн хор борооны улирлд бол айхтар их ноцтой хохирол очруулсан зүйл бол гарсангүй. Ер нь дэд үтцийн асуудлууд дээр илүү их анхаарч ажилласны бас тодорхой үр дүнгууд бас гарч ирж байна. За авто замын сүлжээг бас тодорхой хэмжээнд өргөдгөх, шинжил сайжруулах ажлууд бас явагдаж байна. За мөн одоо дэд үтцийн зураг төслүүдийг бол нэлээдгүй бас хийлгэж байна. Тэгэхээр ер нь цаашид бол одоо Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах гэдгээрээ Багнуур дүүрэг дээр илүү одоо орон сууцжуулах, за хүн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, за нөгөө талаас аж үйлдвэрийг бас хөгжүүлэх тал дээр илүү одоо гол хэтийн зорилго болгож ажиллаж байна л та.